Энэхүү Монгол улс түүхэндээ анх удаа кино урлагийн тухай хуультай болж байна. Энэ жил бол Монголын кино урлагийн салбарын 90 жилийн ой тохиож байна. За хэдийгээр Монгол улс маань бол 90 жилийн киноны түүхтэйч гэсэн яг кино хууль үүсэн бий болоод 4 жил болж байна те. 21 онд батлагдаад 22 оноос бид нар ингээд хуулиа хэрэгжүүлээд ингээд соёл спорт аялал жуулчлалын яам маань болохоор яг энэ хуулиа хэрэгжүүлэх хүрээнд Монголын кино урлагийн зөвлөл гэдэг бидний энэ байгууллагыг байгуулсан. Монгол киногоо дэлхийн түвшинд гаргах, дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуул хөгжүүлэх нь чухал зорилт юм а. Түүнчлэн Монгол эх орон соёл түүхээс урталчлах, иргэдийнхээ үндэсний бахархал, эх орон сэтгэлгээ хөгжүүлэхэд энэхүү хууль чухал үр гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Иймээс Монгол улсын соёлын яам, Монголын кино урлагийн салбарынханд хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлж Монгол киноны чанарыг сайжруулах, орчин үеийн дэлхийн түвшний технологиг эзэмших, дэлхийн түвшинд хүрэх, мэрэгжлийн уран бүтээлч, найруулагч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн Монгол киногоо дэлхийд гаргах үйл хэрэгт нь амжилт бүтээлийг сайн сайхныг хүсээрөөё. Ер нь бол кино урлагийн хуультай болсон кино урлаг сайн хөгжиж байгаа бүх улсуудад ийм төрийн байгууллагын киноны бодлогыг авч явдаг кино фильм консул буюу кино зөвлөл бол байдаг. Хүш, та мөн юу вэ? Аханы хүн, ахтаа ойрт, дүүмэн наашир, битгээ. За бидний яг үүрэг маань юу юм бэ гэхлээр за мэдээж кино урлагийг дэмжих бодлого, за кино урлагийг хөгжүүлэх шийдвэрийн төсөлд санал өгөх. За мөн гадаад иргэн хуулийн этгээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр кино авахдаа дураараа авдаг байлаа шүү дээ. Тэрэнд бид нар зөвшөөрөл олгож байна. Манай зөвлөлийн гишүүд маань ямар зургийг Монгол улсыг яаж сурталчлах гэж байгаа, Монгол улсын нутаг дэвсгэр дээр юуны тухай зураг авах гэж байгаа бэ гэдгийг уншиж танилцаа анатаа зэн те үзэж байгаа зөвшөөрөл олгож байна гэсэн үг. Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа. Тус сонгон шалгаруулалт нь жил болгон зарлагдах бөгөөд кино бүтээл төрөх болон бусад арга хэмжээний төсөлд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт эсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр санхүүжилт авах хүсэл илгээх боломжтой юм. Күүц цэг, Film Mongolia цэг, Gov цэг мэн. Манай киночдын хэлдгээр дэмжих сан байна те. Энэ дэмжих сангийн төслүүдийн арга хэмжээг хэрэгжүүлэх. За тэгээд кино бүтээх зардлын буцаан олголт буюу кино хуулинд маань болохоор rebate гэж ярьдаг те. Татврын буцаан олголтыг олгож байна гэсэн үг. Энэ нь бол манай Монгол улсад гадны уран бүтээлчид өндөр хэмжээний санхүүжилттэй киног бокс оффист орох ч гэдэг юм уу те. Энэ киног Монгол улсын нутаг дэвсгэр дээр авахт нь бид бүхэн 30-аас 45% буцаан олголтыг олгож байгаа нь Монгол улсад киночдыг цуглуулах хамгийн гол хөшүүрэг болж байгаа байхгүй юу? Кино урлагийн зөвлөл бол өөрөө зөвлөл буюу 11 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ 11 хүн маань болохоор 4 төрлийн байгууллага те сангийн яам, оюуны өмч, соёлын яам, нэг нь энэ кино урлагийн зөвлөл. За 7 нь яг киноны уран бүтээлчтэй. Энэ 7 нэг кино найруулагч, зохиолч, оператор, киноны эдийн засагч гэдэг юм уу те, кино менежментийн сургалтын хэмтэр гэдэг ийм 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингээд энэ 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр зөвлөл байгаа. Зөвлөлийн дор ажлын алба байгаа. Ажлын алба нь Монгол кино хамтын ажиллагаа, маркетинг, олон нийтийн алба, за олон улсын гадаад харилцаа, захиргаа удирдлага, санхүүгийн алба гэдэг ийм 4 албатай. Тэгээ бид бүхэн ирсэн материал саналуудыг ажлын албан дээр боловсруулж байгаа зөвлөл рүүгээ оруулдаг. Зөвлөлийн энэ 11 гишүүд маань болохоор бодлогын түвшинд шийдвэр гаргах, тогтоол гаргах энэ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж явуулдаг. Тэгээ энэ жилийн үед бол бид бүхэн яг 90 жилийн ой дээр 3 дахь жилдээгээ ингээд хүмүүс маань ажилласан. Ахаа шинэ бүрэлдэхүүн маань үүсгэр бэлдэж байна. 90 жилээ бид бүхэн дуусгаад дараагийн бас том анхаарах юм байна. Би түрүүнээс хойшлээд байгаа боловсон хүчний асуудлаа. За 24 онд бид бүхний хамгийн том хийсэн боловсролын
системд том хийсэн ажлын маань одоо миний хувьд их бахархаад байгаа ажил маань юу вэ гэхээр соёл урлагийн их сургууль, боловсролын яам, соёлын яамтайгаа хамтарч байгаад бид бүхэн киноны 5 мэрэгжлийг эрэлттэй мэрэгжил рүү оруулж батлуулж чадсан зүйл бол хамгийн том ажил гэж бодож байна. Жишээ нь боловсролын зээлийн санд энэ 5 мэрэгжил хамрагдах боломжийг олгож байна гэсэн үг. Тэгэхээр манай кино салбарынхан бол одоо олон улсын сургуульд сурахад тодорхой энэ 5 мэрэгжлэр боловсролын зээлийн санд хамрагдах их үндэс бий болсон. Энэ ажлыг бид бүхэн хийснээрээ бас манай кино салбарыг сонирхох, кино салбарт хүчөө үзэх, ирээдүйн боловсон хүчин маань одоо урт хугацааны буюу энэ ихтэй сургууль, бакалавр, магистр, докторийн зэргүүдийг хамгаалах одоо энэ санхүүгийн их үүсвэрийг бий болгосноо нь бид бүхний бас хамгийн том ажлаа гэж харж байгаа.